Иргэдийн байртаа болох хүсэлтэд дөрөөлөн одоо бусдын хэмжээний төрөнгийг залим эхлэх явдал дэндүү их газар авчих байхгүй. Бараг энэ төрлийн залинд өртөөгүй гэрвэл Монгол бараг байхгүй юм шиг ийм л тоо баримт гарч штэ. Энд чи юу гэсэн үг вэ? Энэ гэмтлийн хохирлын хэмжээ дэндүү их болцсон байгаа байхгүй. Одоо хідэн их найдаар нь одоо хэмжигдэж байгаа байхгүй. Ингээд бодохоор энэ бол дэндүү аимшигтай. Үүнтэй холбоотойгоор хуульчийн хувьд одоо хэдэн зөвлөгөө өгье. Нэгдүгüүрт нь иргэд минь гэрээгээ хийхэд тул гэрээгээ маш сайн унших хэрэгтэй. Ямар гэрээ хийж байгааг ойлгох хэрэгтэй байхгүй. Өнөөдөр байр захиалгын гэрээ хийх ёстой бол материал нийлүүлэх гэрээ, барилга барих төсөлд хамтран ажиллах гэрээ гэх мэтлэнгээр хачин гэрээ хийцэн сууж байгаа. Хоёрдугаарт нь гэрээн дээр юу гэж гой битсэн байлаа гэхэд хэрэгж боломжтой эсхийг хараач. Тухайлбал юу гэдэг юм барилгын суурэ барьчаад 6 сарын дотор барилга ашиглалтанд орно гэвэл тэр болохгүй үстэй. Боломжгүй штэ. Энэ бүх зүйлийг анхаарч судлаарай гэж зөвлөх гэсэн. За гуравт нь за гэрээ байгуулсан ч гэсэн ядаж та захиалагчтай гэрээ байгуулаач. Хаа хамаагүй зуурчлагчтай, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах. Магадгүй барилгын гүйцэтгэгчтэй байгуулж болно. Тэгвэл гүйцэтгэгч захиалагч хоёр хоорондоо ямар гэрээтэй юм бэ? Ямар тохиолдолд гэрээ цуслагдах юм бэ гэдгийг та анзаарч үзэрэй гэсэн зөвлөгөө өгье.